За сайн уу манайхаа дараагийн бичлэгээр уулзж байна. Энэ удаагийн дугаараар 2014 онд гарсан боловч 1984 оны үйл явдлаар өрнөх Hot Young Bloods гэх нэртэй ахлах сургуулийн хүүхдүүдийн хайр дурлалын тухай өгүүлэх комеди, романс төрлийн онц сонирхолтой кино бэлтгэлээ. За ингээд кино руугаа орцгоё. Сайхан байгаль дундуур дуутай яваа хоёр зурагчийн үзэгдлээр кино маань эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүрийн залуу л да. Нөгөө сонлоод явж байгаа охин нь бас л манай гол дүрийн бахаа гэсэн чинь дааж биш болж таардаг. За тэр ч яах вэ? Энэ хоёрыг дугуйдаа явж байхад нь хэсэг охтоо зам дээр нь гараад ирнэ. Тэгэл манай залуу ам дотор өглөөстэй багтаага агуулах өмнөөсийн яхаараа томрог тусмаа юм болчихдог байна метр гэл. За тэгтэл нөгөө хэсэг охтууд ч бас нэг хэсэг охтуудаа нийлээд тэгсний голд байгаа нөхнийг шууд нэг алгадаж унаагаал ёстой амар. Тэгэл манай хүн ч юугээл зүгээр зодоолоход зөрүүлж бүр амар зодоол бөөн зодоо. Энэ охиныг Юнсаг гэдэг манай киноны эмэгтэй гол дүр. Ер нь нас сургуулийнхаа атмаа охин. Тиймээс цаашдаа Ану гэж нэрлэж авчий. Энэ залуугийн нэр нь одоохондоо гараагүй байгаа. Дээрээс нь нэлийн хүүхэмсэг бас сахилгагүй нөхөр байдаг учраас Гана гэд нэрлээд авчий гэж бодлоо. Манай сувгийг үздэг, дэмждэг Гана нар байвал үнэхээр уучлаарай. Хүүхэмсэг гэж боддгоо шүү. Зүгээр л тархин дотор энэ нэрлэл гэд бодогдоод Гана гэд нэрлэж гисэн. Үзэгдэл солигдож галт тэрэг нь Гана хоёр найзтайгаа сахилгагүйдаж явж байгаад нөгөө тоглоом шоглоом нь бүр хэрээс сэтэрч багшаага хөөрхөн шоглочихдаг бөгөөд шийтгүүлж байгаамдаа хөрхий. Тэгсэн энэ хашигаа дараа нь идэж мэдэд нэг заваа. Хичээл нь чихээлж бэлгийн боловсрол нэртэй хичээл арах бөгөөд охтын анги нь ичиж мичээд харин хүүгүүд нь шал эсрэгээрээ. За тэгээд хичээл нь завсарлаж Гана нэг охин дээр ирээд дааж ядаад байсан усыг нь өргөж өгөөд л шороон дээр тэр усаа цацаж яагаад явсан чинь тэр усаараа оройны газар уулзыг ээл бичсэн байдیں۔ Асгсан ус нь хүртэл юм байна гэж бод. Найзууд нь нөгөө охин дээр ирээ чи тэрнтэй уулзаж болохгүй амар хүүхэмсэг залуу нэтэргээл манай охинд бол Ганад халагддаг юм шиг байгаа юм. Арай жолж нөгөө хайчин тохирсон газраа уулзаал тэгтэл жинхэнэ хүүхэмсэг гар. Эмэгтэй хүн бүр өөрийнхөө хөөрхөн өөрсдийн гэсэн гоо зөкслөнтэй байдаг нэтэр гэснээ чи бол миний харсан хамгийн хөөрхөн цагаан төхөөтэй охин гэж найрж мараал. Гарч явж байгаад өөр сургуулийн атман залуутай таарчдаг. Тэр нь нас Анутай хамт явж идэв. Ганц нэг цохиулаад л өнгөрнө. Манай Ану энэ хажууганд нь байдаг өөр сургуулийн атман залуутай нийлдэг юм билээ л дээ. Ганаач нөгөө охинтойгоо кино үзэж байхдаа ингэж мингээд нэг романтик. Маргааш өглөө нь гэрт нь шуудын ирээл Гана наадах чи миний их гээд ааваасаа бараг булган холгоо авч гараад хичээл дээрээ ирээд найзуудтайгаа задлалтал нэмэх 18 сэтгүүл нийтэртэй ахаас нь ирсэн захиатай илгээж байдаг. Энийгээ үзээд сууж байдаа сургуульд нь сөүлээс шинэ охин шилжиж ирлээ. Амар хөөрхөн охин гээл ангийнх нь бүх өвгүүд гараад гүнэ. Манай хүн чи юу гараад утгав? Тэгсэн үнэхээр л хөөрхөн охин байна шүү. Ингээд Ганаг найзуудтайгаа явж байхад нь Ану дуудаад чи яагаад надаас бусад охтыг өөртөө татаж байдаг юм? Бас охидтой уулздаг нууц газар байдаг гэсэн билүү? Тэр газартаа орой 8 цагаас надтай уулзаарай гэж хэлээд гараад явнаа. Орой жолж Ану үсээ хөөрхөн буржилгаад нүрээ бодчихсан өндөр өсгий төмсөд хүлээж ясан чинь Гана биш Ганагийн найз нь хурч ирээд чухал ажилтаа болсон учраас өнөөдөр уулзаж чадахгүй нэ гэж хэлүүлсэн байдаг. Тэгж хэлээ зүгээр ч гараад явчих чадахгүй явах гэж байсан Анугийн өгзгөнд нь хүрээд за тэгээд химэг задуулж байгаа юм да. Өглөө ирсэн болгон нуурын захлаар орлоно гэдэг дээ. Ганач Японы хэлний хичээл дээрээ шинээр шилжиж ирсэн охины тухай ярьж агаад багштай дахиад л зодуулна. Тэгж их зодуулчаад хаширахгүй асал ярьсаа л судаг. Галт тэрэг нь хоёр сургуулийн атман залуучууд явж таарад тэгэд би бинтийгээ муудалцаад энэ цагаан талын зодуулаад хожигдчихдаг юм. Тэгсэн Ганаг яг явах гэж яхад нь Ану таарад чи яагаад өчигдөр ирээгүй юм нэтэр гэсэн чинь хоёлаа тохирохгүй л гэж байна шүү. За тэгтэл чи манай Анутай юу яриад байгаа юм гэж нөгөө сургуулийн атман залуу Ганаг дуудаад яг дэглэх гэж байтал Ану явцгаая гэж дуудаад Гана амиа урагдаж байгаамаа. Би тэмрийн хичээлээс охтыг орж ирэхэд шинээр шижиж ирсэн охинд орой 18 цагаас уулзъя гэсэн өөр баахан уянгийн халил өгнөдтэй хамт Гана үлдээсэн байдаг. Орой жолж Гана шилжиж ирсэн охиныг хүлээж авахд нөгөө охин биш Ану өрөөд ирнэ. Тэгээд жантай гомонгоос нэхэд халбагдаж байгаад тэр ирэхгүй нэтэр гэснээ гараад явчихдаг. Үзэгдэл солигдож далайн хэрэг дээр сөүлэс шилжиж ирсэн охин амар сүртэй зураг зураад л сууж идэв. Тим амар зурд юм болов гэсэн чи ийм зураг байдаг. За тэгтэл сурагчид багш нарыгаа олоод сөүлээс ирсэн сурагч охиныг дуулуулад байж байтал Ану хажуудаа дагуулж явдаг найзуудаараа өөрийнхөө нэрийг дуудуулаад гарч дуулахар болдгоо. Гана хичээл дээрээ иртэл пүүз бэлгэнд ирсэн байх бөгөөд хэн бэлгээсэн юм болоо нэтэр гэж агаад Анугийн болов гэж одоод очиад асуудал дургүй агаал буцаад өг нэтэр гэсэн чи энэ удаад аавыг дахиж хэрэггүй гэж мэгээд худлаа дотроо ол дуртай л байсан юм. Ганач сөүлээс ирсэн охины сандал дээр нь зөөлөвч нэтэр тавиад араас нь гүгээстэй. Тэрийг нь манай Ану мэдээд аль хэдийнэ авчихсан өөрийнхөө сандал дээр тавиад суучихсан байдیں۔ Манай Ану нэрэл Ганад сайн юм шиг байна лээ. Дааш нөгөөх нь тоохгүй. Анугийн бэлгээсэн гутлыг нь нөгөө сургуулийн атман залуу дээрэндээ дөмсчихнөө. Маргаашийн сурагчид тариан талбай дээр ажил хийж байтал сөүлээс шилжиж ирсэн охин айхтар мохоо ойрлоод
Ганаа гүйж очтол хануур хорхоо хөлийг нь ханаж байсан учраас газ аваад далимдуулаад хөлийнхэн цусыг сорохгүй бол хор тархна гэж мэгээд энэ үйл Анууд үнэхээр таалагддаггүй. Сөүлээс ирсэн охин оройн замаа олохгүй төөрчгсөн байхад нь Ганаа хурж ирээд өөрийг нь тоож юм ярихгүйсэн тул замыг нь гэрэлтүүлж дугууныхаа гэрлээр зам зааж өгдөг. Тэгээс ус автобусных нараас дугуйтаага дагаж яваад энэ үйлдэл нь Сөүлийн охины сэтгэлийг өөрхөн гигэлзүүлээд ах шигэ Ганаат чихнээсээ дурлцсан юм шиг санагддаг. Манай энэ хоёр багш уул нь бие биендээ хайртай бүр эргэдэг юм билээ л дээ. Даанч сурагчтай мэдчихвээ дээ гэж хаягаад харилцаагаа ноцолтгол болж таардаг. Сөүлээс ирсэн охин Ганаг дуудаад өчигдөр хануур хорхоог авч өгсөнд маш их баярлалаа гэд хотго шиг ямиг бэлэг болгоогдгоо. Тэгээ Сөүлийн охин роликоор гулгамаар байгаач энд тийм газар байхгүй гэхэд Ганаа нэг арга оллоо гэд усгүй болсон мессений талбай дээр роликоор гулгах харуулдаг. Тэгээд мотоцикл унмаар байна гэсэн чинь надад чаддаггүй юм гэж байдаггүй гэж хэлээд унаад явж идэг. Ганааг өөрөө унаж байгаа юм болоо гэсэн чинь энэ. Тэгээ зармиг идээд алхаад явж байтал ануудаа дарчихдаг. Хөөх юм анаа ихэ шанасан болтой эсвэл ийм иршүүд байдлаасаа ичсэн үү бөө мэд ээжигээ сам орхооны таг онгоолгоод өгөө гэсэн чинь эн чинь онгоохгүй байна гэснээ уйлаад л байдаг. Ганааш нөгөө Сөүлээс ирсэн охинтойгоо хамт хоол идэж байгаад Сөүлийн охины хөлн дээр нь гараад тавьчихсан байдгаа нөгөөх нь уурлаад явах гэтэл хойноос нь татахтаа левчгнээс нь татаж таарад бүр уурлаад яваад өгдгөө. Хизээч охинд хаягдаж үзээгүй Ганаа ч бөө юм орл. Хичээл дээр уйлж мэлээд байгаа мó хайшин. За тэгтэл охтын ангид Сөүлийн охин жижиг гар цүнхий газар дунгаагаад анаа ажиглаад хартал дотор нь тамхи байж ахын тэр. Цүнхийг нь авч өгөнгөө чи чинь уушгины өвчтөг гэсэн ирнэ тамхи татдаг юм уу гэд анууг асуудал аавах юм бахта хизээдээ энд орчихдог байна нэтэргээд худлаа яриад байдаг. Анууч намайг хуурч чадахгүй шүү гэд явтал хоёулахнаа уулзъя гэж анууг нойлын өрөөнд дуудаад өөрөө хувц сунраа тайснаа хараал хийж мэлээд хоорондоо зодтолтноо. Ер нь бол жинхэнэ зөвөн гарч ийм л байсан байлээ л дээ. Тэгээд ануу Сөүлийн охиныг нойл зодож байна гэхт нь Ганаа гүйж ирээд нөгөөх нь чудлааж үжиглээд бөөн сүр болно. Ганаа хувцсыг нь хүртэл тайлсан юм уу гэж ануур уурлаж байгаа Сөүлийн охиныг аваад гардаг. Сургуулийн нойл зодолсон гэж сургуулийн захирал эцгийнхийг нь дуудсан байх бөгөөд Сөүлийн охины аав нь хурж ирээд захиралд нь бэлэг нэтер өгснөө манай ануугийн ээжийг биеийн үнэлэгч нэтер гээд баахан харааж өгдөг. Ануу жуурлаад биеийн сургуулиас ч гарлаа гэж хэлээд ангидаа ороод бүх дэвтэр номоо цүнхлээд багштай баярлаа гэж хэлчихэд гараад явдаг. Энэ үед Ганаа Сөүлийн охины дүүд нь шарханд нь хэрэглэх юмнуудыг өгчгөөд явсан байдаг. Анууч гудмаар алхаад явж байхдаа багынхаа явдлыг бодох бөгөөд ануугийн байнга бидээ авч явдаг гортог байдаг бөгөөд тэрийг нь Ганаа өгсөн юм билээ л дээ. Охтыг авч очдог нууц газар гээд байдаг да тэр газарт нь ануу аль хэдийнэ очиж өгсөн байх бөгөөд тэрийг нь хаарсан Ганагийн найзууд түнд хэлээд Ганааш тэр газарт очдог. Тэгээд ануу би энд хонж болох уу гэртээ очимоор байна гэж хэлдэг. Тэг гэж Ганаа хэлээд яваад эмийн сан руу очиод анууд ч мөн адил шарханд хэрэглэх юмнуудаа очиж өгөөд бас хөөх халамжлаад байгаамаа. Тэгээд манай ануг яг хөөхөн үнсэх гэж байтал Сөүлийн охин харж таардаг. Тэгээд уурлаад яваад өгдөг. Ганаач араас нь тайлбарлах гээд гараад явчихнаа. Ингээд унтаж чадаагүй ануу ганцаараа алхаад явж байтал өөр сургуулийн анууд сайн гээд байн гараас нь дагаад явж идэг нөгөө атман залуу таарснаа түлхэж мөлхий бараг зодох гээд байгаа мó хайшин. Маргааш нөгөө атман залууч Ганаагийн сургууль дээр бөөндөө ирснээ Ганааг өгчөөх тэгвэл тэгээд явлаа нэтэр гээд тэгсэн Ганагийн найзууд нь бас сургуулийнхны атманууд бүгд хаяад явчихдаг. Энэ хэсэг бүр үнхээр нийтдээ ганцаараа баах инээж үзэнгээл бод. Ганагийн найзууд нь ануу дээр очиж хэлээд анууч тэднэр дээр очиход Ганааг бүр амар зодчихсан байдаг бөгөөд ануу тэднийг болиулаад Ганааг аваад гарнаа. Ингээд тэр хоёр хамтдаа алхаж яваад Ганаа чи яагаад надад сайн бэ гэж ануугаас асуухад шалтгаан байхгүй зүгээр л сайн гэдэг. Тэгтэл Ганаа би ч бас чамд сайн байсан. Гэхдээ манай аав танаа ээжтэй очиртай болох тэр үед л тэр сэтгэлээ татаж авсан гэж хэлдэг. Ингээд ануу надад бол тэр чи хамаагүй гэж хэлээд өөрт нь өвчөөсөн гортгийг шидчихгээд яваад өгнөө. Ганаач багын явдлаа бодох бөгөөд Ганаагийн ээж нь хайж яваад аав нь ануугийн ээжтэй гэрт нь хамт ирэх тэр үеэс л анууд дургуулсан байдаг. Сөүлийн охиныг дэлгүүрээс гарч ирэхэд нөгөө сургуулийн атман залуучууд ирээд чи Ганаагийн найз охин баха. Тэр миний найз охиныг оролцсон. Тиймээс би ч бас ижил зүйл хийн гэж айлгаж байтал хоёр багш нь гарч ирж аваад Сөүлийн охиныг гэрт нь өргөж өгдөг. Энэ үед Ганаа гэрийнхэн нүдэнд хүлээж байдаг бөгөөд чи зүгээрөө гэхэд хамраас нь цус гартал алгадаад чи надад одоо хүртэл хайртай юм бол тэр атман залууг очиод аал гэж хэлчихэд гэрлөөгөө орноо. Ганаач нөгөө хэдийг бөөнд нь багт нь очиж чадахгүй байсан тул атман залуу ганцаараа явж байхад нь Сөүлийн охины бэлгэлж байсан утгыг гаргаж иртэл баригдаад тэгээд нэгээс 50 хүртэл тоол гээд тоолох бүрт нэг алгадаа зодож өгнөө. Шатан дээр тамиг татаа сууж байсан ануу дээр нөгөө сургуулийн атман залуу ирснэ. Би чамд нэг ч удаа таалагдаж байгаагүй юу нэтэр гэж асуугаад
Анууч нэг ч удаа таалагдж байгаагүй гэхэд манай ануугийн ард дагаад яваад идэг нэг хэдэн охтуудыг цуглуулчихсан. Чи одоо бүлэгмийг удирдах хэрэгтэй гэж хэлчихэд яваад өгдөг. Ер нь бол энэ хэд манай ануугаас урвчихж байгаа юм л да. Үзэгдээс солигдож нөгөө ганаа чинь шаал удлаа бээлийн нэтэр өмсчихсэн атман залуу дээр иртэл Сөүлийн охиныг зүгээр орхин тиймээс яв гэд зүгээр явуулах гэж байтал танаа дүүчин лав надаас олж гэрээсээ яваагүй юм шүү гэж буруу юм хэлээ дахиад л зодуулна. Амнаас л болж байхгүй юу? Ганаа гэртээ иртэл аав нь зодуулчихсан байгааг нь мэдээд яасан ийсэн гэж жоохон уралдал манай ганаа танд хамаагүй гэж аав руу орлоод бөө юм болдог. Тэгээд ээж хүртэл танаас олж явсан та гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн учраас ээж явсан юм гэхэд гаднаас төрсөн ах нь орж ирээд аав биш ээж үр хүнтэй болоод тэгээд гэрээсээ явсан юм а гэж хэлдэг. Үндэ бол манай ганаа авигаа л буруу юм хийсэн гэж бодож явдаг байтал үндэ аав нь ээж нь л үр хүнтэй болоод гэрээсээ явсан юм билээ л дээ. Тэгээд аав нь одоо хүртэл ээжийг нь буцаад ирэхийг нь хүлээж бүх хувцсыг нь хадгалдаг болж таардаг. Галт тэргэнд явж байсан ганаа дээр найзууд нь ирж анууг ярьж өгөх ба анууг нөгөөдөл нь амар зодсон тэгээд өөдөөс нь нэгч гар даалгахгүйгээр зодуулсан гэж хэлдэг. Гэхдээ яагаад тэгсэн гэхээр ганааг дахиж зодохгүй байхаар атман залуудаа тохиролцоод өөрөө оронд нь зодуулсан болж таардаг. Тэгээд л ганааг бээлийн өмсөд ирэхэд нь атман залуу зүгээр яваа гэдээсэн нь тийм учиртай юм билээ. Энийг мэдсэн ганаа бөөр олоод атман залууг араас нь нэг сайхан өршлөж унгаагаад бөө юм болно. Ганаагийн найзууд нь найзаагаа өмөрч бусдтай зодолдоод бөөн зодон. Галт тэргэнд явж исэн учраас ганаа галт тэрэгний онгорхоо хэсгээр гаргаад яг унгаах гэж байхад ганаа өөрөө зуурсан гараа тавьж атман залууж ганааг түлхэхэд азар атман залуугийн игэмний яснаас нь зуурч үлдээд тэр хоёр хамтдаа гүүрнээс доош усруундаг. Азар хоёулаа амьд үлдсэн байх бөгөөд ануугийн бэлгэлж байсан гутлыг нь атман залуугаас тайлж аваад явдаг. Тэгээд ануугийн гэрт ирээд уйлж унжаад анууг хаагаад бөө юм болдог. Гэтэл манай ануу аль хэдийнэ ганаад жижигхэн цахиа үлдээгээ сөөл явчихсан маш таардаг. Энэ өдрөөс хойш нэлээд хугацаа өнгөрсөн байх бөгөөд ганаагийн ширээн дээр сөүлээс ирсэн охин чиний төлөө би чамайг хайрламаар байна. Хятад зоогийн газарт орой 6 цагт уулзъя гэж бичсэн байхан тэр. Ганаа сөүлийн охинд хоол захиаж өгөөд өөрөө уулзахгүй яваад өгсөн байдаг. Тэгээд ч болоогүй бүр усын их сургуулийн шилдэг оюутан болсон байна. Энэ үед манай ануу оёлын үйлдвэрт ажиллаж байх ба ганаа цав цагаан костюм өмсчихсэн балет цэцэг бариад ануу дээр ирээд нөгөө гортгоо өгөөд тэрвэрлдээ талхаж байгаагаар кино маань аз жаргалтайгаар төгсдөг. За ингээд энэ удаагийн дугаар энэ түрээд дуусаж байна. Сав дараагүй үздэг хүмүүсээ сав дараад үзээрэй. Аль хэдийнэ сав дараа сувгаад дэмжиж байнга сэтгэл үлдээдэг та нартай маш их баярлалаа. Бас хайртай шүү. За тэгээд дараагийн киногоор уулзлаа. Түр бай бай.